Хорвоод мэндэрсэн би мэдэрч хоёр гიშгэлсэн би хичээж үгс шивэнсэн би харагдаж ээжигээ баярлуулсан би мөрөн би одоолхон тэр зүгт миний одод гэдэлзнэ би багнасаа тэрэлж гэж сайхан газар өнгөрөөсөн. Тэгээд харааны бэрхшээлтэй учраас цэцэрлэгт яваагүй. Тэгээд одоо байгаль дээр тоглож бусдын адил өнгөрөөсөн. Тэгээд бага байсан учраас харааны бэрхшээлээ сайн мэдэрдэггүй, тэрний талаар боддогчгүй тийм сайхан гинэн явлаа. Тэгээд хүүхдүүд модон жав жимс төөл дагаад гүйждэг, модон жавбал цуг явдаг, усан жавбал цуг явдаг, одоо жимсэн жавбал цуг явдаг, мөөг төөл тэгээд дагаад гүйждэг тийм хүүхд байлаа. Тэгээ байгалийн чимээ, байгалийн ан амьтад одоо цэцэг навчийг одоо бүрэн харахгүй ч гэсэн ингэж бусдын адил хүүхдүүд донд тоглож гүйж байхдаа мэдэрсэн тэр мэдрэмж аялгау зохиох, урлаг төхөл тавих бас нэг дарган агшин болсон болоо гэж боддог. Тэгэхээр чи одоо хүүхд байхаас ахуулаад бас нэг гудамжинд одоо хоёлоо тоглож наадаж өссөн. Бүр баг байхаас амраагаа бид хүүхд байхдаа бид нэг жагаа гэж дууддаг байсан. Жагаа маань одоо битгээр чи яг онж яваад нэг жацав. Тэгээд хоёлоо их тоглодог байсан. Тэгээ би амраагаа одоо тийм байдаг гэж юм баг хардаг гэж ерөөсө боддгоо. Яг зүгээр бүх юмыг сайн харж яах гэж ямар ч нэг юм асуудалгүйгээр ингэ харж яах гэж найзтайгаа ингэж тоглож нааддаг байсан. Тэгээд айгүй сэргэлэн их хурдан гүйдэг байсан юм аа. Тэг тухай үед хүүхд байхдаа. Тэгээ манай ашаар ороод ингээл хөөцөлдөж их тоглодог байсан да. Харааны жоохон үлдэгдэлтэй байсан учраас одоо зурагтайхаа өмнө одоо тулах шахаа суужгаад зурагт үздэг байлаа. Тэр үед ганцхан Монголын үндэсний телевиз гардаг байлаа. Тэгээд хүн одоо ямархуу мэдрэмжээр хардаг гэсэн гэхээр нэг цагаан цамц хар пижак донд нь хар зангаа одоо царайг нь харах гэж байсан одоо нэг тийм нэг албацуу төрхөөр ингээд сэтгэлд үлдсэн байдаг. Тэгээд жоохон гэгээтэй байсан учраас одоо үндсэн 7 өнгийг бол ялгаж сурсан улаан цагаан хар ногоон гэд мэдэрдэг туслах хөнгүүдийг бол арай тэг харах тийм төвшингүй байлаа. Тэгээд хүүхд байхдаа бас одоо дармал үсгийг цагаан толгой ном ингэж шагаасаар агаа сурсан. Тэгээд дармал үсэг бүгдээрээ нэг зурагтай байдаг гэсэн гэж би одоо санаад байдгийн. Тэгээд тэр зурагнуудын жоохон шагааж харж агаад үсгнүүдийн зураад тэгээ ямар ч гэсэн үнэн хөдөлмөр гэж сонингуудын бичгийг том бичгийг хараад уншдаг байлаа. Тэгээд нөгөө 1000 сонсгоо нэг үз гэдэг шиг тэгээд одоо ингээ гарын эсгийг болол дарамлаар ингээд мөрөөс арайч хамаагүй тэр үед нөгөө харж ирсэн мэдрэмжээрээ бичдэг. Тэгээд хоёлоо одоо сургуульд орох гэж байна гэл юм бичээл дэвтэр дээр. Тэгэл амраа маань ингээл бас бичтгэл байсан. Сургуульд ороод одоо бусдын адил харааны бэрхшээлтэй хүүхдүүд донд орсон учраас тэр үеэс би хараагүй хүүхд байна. Хараагүй хүн байна гэдгийг илүү мэдэрч эмзэглэж одоо тэр бэрхшээлийг даван туулахын төлөө 10 жил дотор байран сууж
одоо хүүхдүүдтэй бие дааж одоо амьдрах тэр сургууль одоо 10 жилийн сургууль эхэлсэн байна да. Эрхийг сурахад бэрхийг сур та нар. Багасаа бие дааж суралцгээд 29-р сургууль тусгай сургуульд авчиж 7 настайд нь хоёулангийн сургуульд оруулаад дотор байранд оруулаад тэгээд тэнд сургаж энэ хоёрыг 10 дугаар анги төгсгсөн юм. Бид хоёрыг болохоор ч байранд суулгахаас өөр замгүй. Тэгээд байранд суухаар их бие даадаг учраас бас хүн татууг үзэж эртхэн бие дааж ивэл те дандаа дагаад явах ш хүний амьдрал юу өс тохиолдох вэ? Тийм учраас ер нь амьдрал багаас нь сургасан. Өдөвдлгүй яах вэ? Тэгээд харахгүй тийм учраас л нэг жоохон холуурчиг тойрсгээд тэгсэн мөрчлөөд үргэлж тэд нэрийг сонсож холбоо байлж байж байгаа юм чинь. Сургуульд ороод одоо үеийн хүүхдүүд дундаа ороод ирэхээр яг адилхан бэрхшээлтэй хүүхдүүд дундаа ороод ирэхээр бас их олон зүйл мэдрэгддэг юм байлээ. Тэрийг бол тэгээд найз нөхдийнхаа ярих яриа тэгээд хүүхд байх 4-р ангиас эхэлж орлог руу хөл тавьсан учраас одоо дуу хөгжмөөрөө л гониг зовлонгоо дарж исэн да. Амар жаргал маань тэгээд хот руу сургуульд орсон байсан. Сургуульд ороод тэгээд тусгай сургуульд ороод тэгээд нэг зурагт уртаар харахад гитар тоглодог болчихсон. Нэг хамтлагт орчихсон. Тэгээд сүүлдээ ингээд ая зөхөөгоод Охин маань ер нь багасаа 3-4-тгээс эхлээл ер нь дуу хөгжимд сонирхолтой. Ер нь хөгжим телевизэрийн тэр юу хадаа зэрэг хараад үзээд дууг нь чагнаад юугаа суучдаг тийм байсан. Миний аав ээж хоёр миний уран бүтээлийг хамгийн сайн дэмжигч, хамгийн анхны бас шүүмжлэгч, урам өгдөг ийм хүмүүс байлаа. Тэгээд аав маань миний одоо сонсголыг бас мэдэрсэн. Аав нь одоо энэ нэг хөгжим авч өгье. Ер нь л нэг хөгжим сурах шинжтэй хүүхэд байна гэд. Тэгээд 4 настайд нь манлын хөгжим анх орсон. Тийм хөгжим Оросын хөгжмөд л ирдэг байсан тэр үед чи авч өгсөн. Энэ манлын дээр үе дамжиж явж байгаа. Одоо би нэг сураал концерт тоглоод гоё дуу тоглох юм бол чихэр алим аваад ингээл анх эхэлж ийсэн. Тэгээд манай хоёр охин ч гэсэн энэгээр 2-3 доо сурсан. Тэгээд өвөө нь бас шалгалт аваад гэртээ концерт тоглуулаад байж исэн ийм хөгжим. Тэгээд бидний үеийн хүүхдүүд бол ийм утсан хөгжим, Оросын хөгжмөдрийг тоглодог гэсэн. Бас бадлаг гэх 2 үзэр нэм нэг гурвалж. Тийм хөгжим бас байсан. Дотор байранд хахад чөлөө цагаа өнгөрөх гол зүйл бол уран бүтээл хүүхдүүд хоорондоо нийлээд жижиг хамтлагууд байгуулж ирсэн. Манайх гэгээ гэж хамтлаг байгуулад хамтлагтаа бас мандлын хөгжим тоглож эхэлсэн. Тэгээ мандлын гитар бөмбөртөө тэр хүүхдийн хамтлаг анх тоглож эхлээд бас албан байгууллагуудаар тоглодог, байрандаа тоглодог, сургуулийнхаа бүх яалгын хөгжмийг хариуцдаг юм байлаа. Намайг анх би 29-р тусгай сургуульд анх ажилд ороход Амраа маань тэнд сурагч байсан. Тэгээд эн чинь Амраа маань мандлын тоглолцдог, гитар тоглодог, ер нь тийм нэг урлагийн айгуу тийм хавьяастай охин байсан. За 7-р ангиасаа амьд хөгжмийн аялгау хамтлаг гэдгийг байгуулж цахилгаан хөгжмийн хамтлаг тэр үеийн Пенри ордны хүүхдийн ордны цэцэг хамтлагийн найзуудтайгаас өрсөлдөхөөс ийм хөгжмийн хамтлагтай болж энэ хамтлагаараа бас олон газруудаар тоглолтоо хийсэн. За тэгээд энэ хамтлагт ажиллаж эхэлснээс хойш уран бүтээлийн анхны гараа эхэлсэн. Хамтлагтаа уран бүтээлтэй байхын тулд хамтлагийнхаа дуучдад найзуудтай анхны дуунуудыг зохиож өгч байлаа. Сургуульд байхдаа тэр би харахын хүслэн гэсэн дууга зохиосон юм өөрөө. Тэгж яхад нь л одоо ер нь л их л өрөвддөг байсан да. Хараатай байсан бол энэ хүн ер нь ямар хүн байх байсан бол яагаад ийм дуу зохиох болоо тэгэхээр зэрэг энэ хүүхдэд ямар нэгэн авьяас байна даа гэж боддог л байсан. Хамгийн анх 1987 онд харахын хүслэн гэж дуугаа зохиосон. Тэгэд энэ дуу болохоор өөрийнхөө тэр харахгүй байгаа мэдрэмжэл бүхий л талаар бодож байгаа бол анхны айлгуу гарч ирсэн. Тэгээд энэ дуун дээрээ урам аваад
Дараа нь багштай зориулж хүүхд тогтоо дуу зохиолжлаа. Тэгээд хамтлагийнхаа найз нөхдийг дуулуулахаар айд зохиогч Бат Огтгохтойгоо хамтран учрал за 90-ад оны үеэс бас цагаан шин хамтлагийн уран бүтээл өвөлгцэн хайр дуунаас эхлээд олон сайхан уран бүтээлүүдэд зохиож эхэлсэн байна. Одоо хамтлагийнхаа их дууг л амраа битэр зохиодог байхгүй юу. Тэгээд битэр чи хоёулаа зарим дуун дээр амраа намайг шүүмжлэнд багийнхаа эн чинь болохгүй байна. Энэ дээр жоох ингээрээ. Тэгээд хоёулаа нийлж байгаа нөгөө дуугаа янзалж болгоод тэгээ хамтлагийнхандаа сонсгоно. Тэгээ нөгөөдөө чинь хамтлагийнхан сонсоод зөвшөөрөөд за энэ дууг чинь дуулъя. За энэ болохгүй байна гэд бас хамтлагийнхаа шүүтээр орно. Зах зээл жилж явах тэр үед бол бүх хүмүүстэй яах вэ гэсэн хөл алдсан явж явах үед Амрагийн маань зохиосон дуунууд тэр тухайн үеийн хүмүүсийн одоо зүрх сэтгэлд гэрэлгэгээ болж хүмүүсийг хөглөж исэн тухайн үед төрсэн гайхалтай хөгжмийн зохиолчоо гэж би бас бодож явдаг. Хамтлагийнхаа бүх дууны аранжировк найруулгыг бас амжилт маань хийн миний олон зохиосон дууны соёлыг тоглосон. Тэгээд аранжировк тэр дууны найруулган дээр бол маш их сайн бас. Нөгөө манай баясгалантай энэ хоёр ч хоёулаа нийлээд тал талаас нь ярьж байгаа дууныхаа найруулгыг гаргадаг. Бас тэр тал дээр хүн болгон мэдэхгүй байх л та. Тэр тал дээр бол Амраа маань бас их сайн. За хөгжмийн найруулгыг бол манай хамтлагийн продюсер Баясгалан хийдэг байсан. Гэхдээ би өөрөө соёлогтоор тоглодог учраас хөгжмийн дундлын чимэглэлүүд одоо эхний студийн аялгаа, дундлын студийн аялгаануудыг бас өөрөө зохиогоод за тэгээд нэг дуу найруулж итл би студийн зохиолцдог. Тэгээд бид нар хамтраад хоорондоо ярилцаад хөгжмийн найруулгуудыг гаргаж ирсэн. Тэгээд олон дууны студийн зохиолч тэр студийнээрээ бас одоо хүртэл тоглож байгаа дуунууд бас байгаа. Хамтлагтаа анх хөгжимчин байсан, соёлогтоор тоглож ирсэн 3 жил гарan соёлогтоор тоглож байгаа. 91 оноос өөрөө бие дааж дуулж эхэлсэн байна. онд соёл урлагийн их сургуульд элсэн суралцснаар бас галхуу агшаараа онол заалгаж, ичээ орлогчаараа дуулах эрдэм заалгаж эхэлсэн. Одоо манай дуулаачийн энэ дууны сургалт бол маш их нарийн сургалт байдаг. Одоо дуулах сурах гэж байгаа хүнийг толны өмнө харуул зогсоож байгаа л бүх юмыг л одоо би сэтгэлээр нь мэдрүүлж ингэ заадаг ийм хүнд хичээл. За одоо энэ охиндоо яаж одоо зааж эхлэх вэ гэж би одоо их бодож байсан. Тэгтээ хамгийн гол нь их сайхан авьяастай их мэдрэмжтэй тийм охин байсан учраас бас за энэ хүүхэд ямар ч байсан их сайхан юм сурчих би хичээлж болох ийм одоо боломж битэрт гарах юм байна да гэж үзээд энэ олон жилийн хугацаанд хоёулаа бас хамтарч ажиллаж бас хоолой дээрээ ажиллаж ингэж ирсэн. Миний амьдралд бас том эргэлт болсон. Мэргэжлийн хүмүүсээс одоо үг сонсож тэр хүмүүсийн итгэл сэтгэлээр одоо өдөө зэрэгт хүрсэн байна. Бүр амраа бол одоо би бас дэндүү ойрхон одоо хоёулаа ажиллаж ирсэн болохоор бүх юмыг бүх дуулж байгаа өнгө хөгжим одоо тэр ямар үйлдэл байх ёстой юмыг тэр нэг өөрийнхөө зүрх сэтгэлээрээ тэр сайхан мэдрэмжээрээ мэдэрч тэгээд маш их дээр нь хөдөлмөрөөр баяжуулж тэгээд өөрийнх нь тэр оюун ухааны мэдрэмжийн хөгжил асар их өндөртэй хүн байгаа миний шав. Тэгээд тийм ч учраас одоо ямар сайхан дуунууд зохиов гişнээ сайхан дуулав айхтар тийм том мэргэжлийн хоолоогоор дуулахаас илүү одоо өөрийнхөө дотоод мэдрэмжээр дуулдаг. Тэгээ миний зохиосон аялгаанууд ихэнх нь уянгийн дуунууд байдаг учраас мэдрэмжээр л илүү ханддаг да. Тэр дотоод сэтгэлээрээ тэр бүх тэр мэдрэмжээрээ тэрнийг харж байгаа юм шиг одоо мэдэрч гаргаж ирч чадчихин да гэж би охиндоо амар жаргалдаа одоо баярлагдгийн. Тийм ч учраас өнөөдөр одоо ард түмэн тэрнийг ойлгож одоо ард түмний хайртай дуучин
одоо Монгол улсын гавьяа жүжигчин гэдэг хүндэт цолыг хүртэж ингэж одоо эд уран бүтээлийнхаа оргил дээр байж байгаа шавьдаа миний шав. Бус уран бүтээлчдээс илүү одоо зэрэглэлээ их сонсдог, зэрэглэлтэй бас дуугаа өгч тэдний миний дууг яаж мэдэрч байгаа тэр мэдрэмжийг эргэж хүлээж авах тийм их сонирхолтой дуртай байдаг гэхүү. Ханийн түшиг Монгол улсын гавьяа жүжигчин, ая зохиогч, дуучин Чимэд Доржийн амар жаргалын 13 дахь бие даасан тоглолт. Ханийн түшиг тоглолт 2026 оны 3 дугаар сарын 2-нд 19 цагт Монгол бүхийн өргөөнд ганцхан удаа. Тоглолтын тасалбарыг Ticket Segment болон бүхийн өргөөний кассаар худалдаална. Монгол эх орныхон үнцэг болон бүрт суугаа үзэгч та бүхэн тоглолтыг Uni Live 88, Dadish Live 900 тусгай төлбөрт суугаар шууд хүлээн авч үзэх боломжтой. Тоглолтын талаарх мэдээллийг 94 19 тэгс 80 64 19 тэгс дугаараас лавлно. Монгол улсын гавьяат жүжигчин, ая зохиогч, дуучин амар жаргал. Ханийн түшиг талархал хүндэтгэлийн тоглолт. За Чимэд Доржийн амар жаргал ихчтэйгээ би 12 он 11 оны үед анх танилцсан. Надад бол миний тоглолтыг тавиач гэдэг ийм санал тавьсан. Тэгээ би тэр тоглолтыг зохион байгуулсан. Бүр нэрнээс нь ахуулаад өөрийнх нь гарч байгаа цомгноос нь ахуулаад. За ингээд надад юу анзаарчихжсэн бэ гэхэлэр ер нь одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүн. Ийм их зүтгэлтэй, ийм их хичээж ингэж ажиллаж байгаад бид нар яг хаана яваад байгаа юм бэ гэдэг тийм мэдрэмж төрчихсэн. Тэгэд энэ амар жаргал ихчтэйгээ тоглолтынхаа нэр зөвлөөд за ингээд одоо би тэр нэвтрүүлэг энтрийг хийж явах үед юу бодогдсон бэ гэхлээр энэ хүний чинь одоо тэр харц, нүд, хараа тэр юм чинь сэтгэл дотроо байгаад байгаа юм шүү дээ гэдэг зүйлийг анзаарсан. Ингээд тоглолтын нэрийг бол сэтгэлд нуугдсан харц. Одоо бодитоор бид нэр өчнөө олон юмыг харж байгаа шиг энэ хүний сэтгэл гэдэг бол тэрнээс олон юмыг харж идэг юм байна. Ингээд эгч маань бол Монголынхаа төрд үнэлэгдэж Монгол улсын гавьяа жүжигчин цолыг 2012 онд гээд авчлаа. Тэгээд ийм их сайхан ерөөл бэлэгтэй, урамтай тийм их сайхан тоглолт болж исэн. Тэгээ одоо тэр цагаас хойш, тэр цагаас өмнө амар жаргал ихч яг ямар л уран бүтээлч юуны л төлөө зүтгэж исэн. Энэ зүйл бол үнэхээр гандан буурахгүй ингээд явж байна. Дуунууд нь бол хүнд ухаарлд хайрлсан юм шиг гэгэлтсэн тийм нэг дуунууд байдаг. Өөрийнх нь зохиосон дуун. Буурлээжтэй зохиосон Эвидэ миний буурлээж гэсэн настан буурлээ мэн гэсэн нэг дуу байдгийн. Тэр дуунд нь их дуртай. Нарцад ганцхан ээжтэй гэдэг дууг би өөртөө зориулж зохиосон доо гэж бодож тэрэнд нь бас их дуртай. Тэрийг дагаад аялцдаг. Би одоо энэ амар жаргал охиныхоо
анх одоо урлагт хөл тавьж орсон цагаас нь эхлээд л хийсэн сонин сэтгүүлдээ гарсан клипнүүд гаргасан, CD-нүүд гаргасан эдгээр бүх л одоо цуглуулга юмнуудын одоо цуглуулдгийн байхгүй юм. Ер нь анх урлагт хөл тавьсан соёлын тэргүүнээс эхлээл байсан үеэс нь эхлээл бүх дурсамжуудыг одоо хадгалаад одоо нэг юм хавтас дүүрийн болчиход байна да. Анхны уран бүтээлээ 87 оноос 1987 оноос зохиосноос хойш одоо нэг эхэндээ их тоолдог байсан. 80 дуутай боллоо, 120 дуутай боллоо, 160 дуутай боллоо гэд. Одоо нэг баримжаагаар нэг 200 гаруй дууны аялгау зохиосон. Нэг 30 гаруй дууныхаа шүлгийг бас зохиосон байгаа. Тэгээд эхэндээ надад шүлэг өгөх хүн ховор. Тэгээд өөрөө бас шүлгээ зохиож оролдож бүтэн дуутай болдог гэсэн. Тэгээд олон яруу найрагчтай танилцаад бас одоо 20 гаруй яруу найрагчтай хамтарч ажиллаж байна. Одоо Монголын алдартай яруу найрагч нарын шүлгээр одоо олон дуунууд зохиосон байдгийн. Одоо алдарт яруу найрагч эмэгтэй манай Дулмаа эгчийн одоо их сайхан шүлгээр чамаа гаргадээ гэж Дулмаа эгч өөрийнхөө хандаа зориулсан сайхан дууны шүлгийг амраагаар одоо ая хэлгэж Дулмаа эгчийнхаа тэр соёлын төвөргөнд болсон гоё тайлан тоглолтын дээр амраа маань бас гитараар тоглож төгөлдөр хуурч хажууд нь тоглож би дуулж бит хоёр одоо бас баяр хүргэж тэр одоо их сайхан дурсгал байдгийн одоо миний амьдралд Өөрөө дуунуудаа их дуулдаг байлаа. Одоо тэгээд залуу үеийнхэндээ бас дуунуудаа дуулах сонирхол илүү байна. Тэгээд 20 гаруй уран бүтээлчд миний дууг дуулж байна. За Монгол улсын гавьяач жүжигчин, дуучин Амар Жаргал хичээгээ бол одоо хүүхэд ахуй цагаасаа дуунуудыг сонсож өссөн. Хамгийн анх Амин үдэн гэж дууг бол Монголын арт түмэн одоо сонсож байх үед миний бие дүнгэж одоо хитгэн настай жоох хүүхэд байсан. Тэгээд Амраа хичээ маань хоолой бол их гоё тийм нэг хөрхөн тийм залуухан цээлхэн тунгалаг тийм гоё хоолойтой анх нэг тийм гоё мэдрэмжтэй сонсож өсөжсэн аа их тод санддаг юм. Тэгээд Амраа хичээ маань тэр гоё хоолойч гэсэн одоо ерөөсөө тембэр нь өөрчлөгдөөгүй. Яг л тэр бидний одоо хүүхэд ахуй насандаа сонсож өссөн тэр тембэр одоо хүртэл тэр гоёороо ихшгэлдэг. Тэгээ Монголын арт түмэнд маш олон гайхалтай уран бүтээлүүдээ өөрөө дуулж, мөн зохиож, олон сайхан дуучдаараа уран бүтээлүүдээ дуулуулж, энэ сайхан одоо дууны урлагийг өөрийн гэсэн дотоод сэтгэлийн өнгө аясыг маш өөрмөц гоёор илэрхийлсэн сайхан уран бүтээлүүдээрээ одоо чимж, ихшиглүүлж яваа ийм сайхан хэрхэн уран бүтээлч гэж их сайхан хүндэтгэж явдаг. За тэгээ Амраа хичтэйгээ одоо хамтдаа олон сайхан тоглолтуудад орж хамтдаа ая дуугаа өргөж нэгэн тайзан дээр олон ч удаа зүгтаа гарч бас баггүй цаг хугацааг уран бүтээлч бид хүн өнгөрөөсөн байна. Амраа хичээ маань тухайд бол хамтарч ажиллахад, харилцахад, ярилцахад их тийм маш энгийн, яг л тийм найзтайгаа ярилцж байгаа юм шиг маш энгийн байдаг. Тэгэл одоо бид нар чинь хамаагүй ах эгч нартаа бас ингээл за тэгж болохгүй байх, ингэж болохгүй байх гэж эмээгэл зарим хүнтэй бол харьцахад их төвхтэй байдаг шүү дээ. Тэгэхэд бол Амраа хичээ маань ерөөсөө тийм биш. Хизээний л одоо ойр дотн найз минь юм шиг харилцаж уран бүтээл дээр бол маш сайхан ойлголцдог. Дээрэс нь одоо ямар ч тийм юу гэмдээ одоо ихчэрхэж ч юм уу бидэртээ ерөөс тэгж ханддаггүй. Дээрэс нь нөгөө нэг цаг үе маш гоё мэдэрдэг гэж би боддог. Уран бүтээл чинь ингээл тодорхой цаг үе үеийн дуучид ингээд цикл хэрэгжээдэг. Тэгэхээр ингээд хуучин сайхан уран бүтээлүүдээ дахиад одоо дараагийн үедээ одоо дуулуулж тийм ээ энэ уран бүтээлдээ бас нэг одоо 20 жил өнгөрцөн байна. Дахиад нэг одоо шин залуу үеэр дуулуулж гэдэг юм уу. Ингээд уран бүтээлүүд нь дандаа юм одоо тухайн цаг үед бас одоо дуунууд нь сайхан хурж яваад залуучуудаар ингэ шинжлэгдэж байдаг нь бол надад бол хичээн манаас маш гоё мэдрэмжтэй одоо ингэ дээрэс нь дүүнэраа бас өөрийнхөө уран бүтээлүүдээр маш сайхан дэмжиж хамтарч ажиллаж чадж байна да гэж одоо их бодогддог. Тэгээ тийм сайхан одоо энгийн даруухан ойлголцоход амархан тийм дотнохон хизээний л нэг үе тингийн найзууч шиг тийм гоё байж чаддаг сайхан үндэ. Удахгүй Амраа хичээхийн сайхан тоглолтод зориулж түүний бас зохиосон арт түмний хайртай түүний дуулж исэн хайрын өнгө хэмэх маш гоё дууг одоо дуучин Гүр Адам найзтайгаа хамтран бит хоёр одоо дуулахаар хөгжмийн найруулгын ажил дээр явж байна.
Тэгээд тун удахгүй энэ сайхан дуу маань бас гүр адам битэрийн дуулснаар дахин одоо ихшгэлэх нь амраа хчийн маань одоо сэтгэлд нуугдсан харц тоглолтын дээр бол Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Жавхлан ахтай хамтарч дуулж бас үзэгчд маань одоо 15 орчим жилийн өмнө маш гоё бүүн болж исэн энэ сайхан уран бүтээлийг бас дахин одоо дуулах завшаан тохиолсонд залуу уран бүтээлчид бас сэтгэл маш өндөр байна. Тэгээ ийм сайхан уран бүтээлээ бас өгч байгаа. Тэгчтэй бас маш их баярлалаа. Удахгүй болох энэ сайхан тоглолтод нь өндөр амжилтыг хүсэн гэрээ. За дуэтээр бас дууцтай дуулж байна. Монгол Улсын ардын жижигчин Жавхлантай хамтарч хайрын өнгө гэж дуугаа дуулсан. Тантайгаа маш олон дуэттэй болсон. 5 дуэт утгаар хамтдаа дуулсан байна. хамтдаа дуулсан заяа төргийн орчлон жархын рөлтэй бидэн За дуучин инх мандахтай хамтарч инэрлийн ихшгэлэн гэсэн дуугаа дуулсан байна. Монгол Улсын гавьяа жүжигч Амар Жаргал эгчтэйг одоо олон сайхан уран бүтээлийн аялан тоглолтыг хамтарч одоо хийж за сайхан уран бүтээлүүдийг дуулах ингээд ийм сайхан одоо зам мөр маань гэж холбогдсон. Монголын одоо энэ сайхан урлагийн тогоонд одоо 35-6 жил одоо өнөөдрөөр яриул тийм ээ 35-6 жил одоо уран бүтээлээ тасралтгүй төөрөж ирсэн ийм гайхалтай за тэр аялгау өөрийн одоо өрмөц гоё аялгуунуудыг маш олон дуунуудыг одоо зохиосон ийм сайхан уран бүтээлчтэй явж ирсний хувьд одоо бас миний хувьд бас 3-4 дууг одоо өөрийн ганцаарчилсан ийм дууг Амраа хчийнхаа аялгау шүлгээр бүтсэн дуунуудыг дуулсан байна. За бас битүүрийн хувьд хамтраад энерлийн ихшгэлэн гэж одоо маш гоё бүхтэй маш гоё аялгаутай ийм сайхан уран бүтээлийг бас хамтарч дуулсан. Хараагийн шүтэлцэн хэмэр сүрдээ таллагтай Хүмүүн цаяаны амьдралын хүндэл хайрын тавилан таяа Дуучин Будсүрэнтэй хамтарч ээжигээ санахад гэж сайхан дуугаа дуулсан. Ээжигээ санахад дууны маань шүлгийг яруу найрагч одоо бид бүхний хамгийн хайртай яруу найрагч Гүр Озрах маань зохиосон. За яруу найрагч Хүрлэатар ахтайгаа хамгийн олон дуу зохиосон. Хүрлээ ахтайгаа 20 гаруй дуу зохиосон. За битэрийн анх танилцсан дүү магадгүй сонин уучрал байсан байж магадгүй гэж ясаа бодсон л да. Би 1990 онд Улаанбаатар хотын Дэв театр сонгогдоод Улаанбаатар сонин Улаанбаатар телевиз дөрвөн радио анх байгуулагдчихлаа. Тэгээ би Улаанбаатар сонины эрхлэгчээр томилогдоод ажиллаж байхдаа тэр сонныхоо менежментийг одоо сайжруулах үүднээс сонныхоо дэргэд нөгөө урлагийн хамтлаг тавалдаг юм угсаа санаа бодол байсан. Тэгээ тэр үед одоо ардын жижигчин хайдвийн хүү сэргэлэн хөгжмийн зохиолч манад ажилд ороод тэгээ сэргэлэнтэй хэлсэн чи харин тэгээ би нэг хүмүүсээ танилцуулъя гэдэг нь. Тэгээ хөгжмийн зохиолч уран чимэг Амраа эднэрээ дагуулж ирсэн. Тэгээ Амраа нэг хөргөн мөнгөн юу шар гитартай тэгээд дуулж идэр одоо сонирхолж байлаа л да. Тэр үеэс одоо анх танилцсан царай зүсээ харсан гэсэн тийм дурсан санагдаж байна. Тэгээд Амраатай танилцсан тэр үйл явц магадгүй намайг дууны урлагаар оруулах дууны яруу найраа дагнаж хичээлэх энэ сэтэл санаа өгсөн байж магадгүй. Түүнээс өмнө би нэг шүлэг их бичдэггүй. Миний багш утга зохиолын шүүмжлэгч Цэрэндар Жимөв гэж хүн байсан. Би одоо утга зохиолын шүүмж бичдэг. Шөнө одоо концертын яруу найргийн номын шүүмж бичдэг байсан. Тэгээд нэг чи шүүмжлэгч учраас эрдэнтэн хүн болох учраас одоо өөрөө зохиол бичих хэрэггүй шууд юм хэлдэг байсан байхгүй тэр үед. Тэгээ сая бид гэж бодсоолаа та Амраатай миний уран бүтээл Амраач одоо намайг бас нээсэн ийм хүн юм байна штэ гэж ингэж бодож байлаа. Тэгээд өггүй хайр амин нүдэн маань
1993 он зохиогдсон дуу одоо хийт болж ард түмний донд ардын дуу шиг аялагдж чаддаг болсон. Одоо тоглолт бүр дээр өөрөө дуулахаасаа илүү зэрэтлийн дуулахыг сонсч өөрөө урам авдаг юм сайхан доонууд болсон байна. Гэхдээ их сонин одоо их олон бүтээл хийгээд байгаа мөртлөө бидний анхны дуулах нь үгүй хараа минут хоёроос тавч чадахгүй байна. Бид тоглоом хийгээд дамчаагаа явж үер хананы олмосоо гарах илүү гарахгүй явсараа зүйлд нэсмэл тайжаар нэг илүү гарах шиг болсон. Тэр үшиг чи өдрөө энэ дуунаас ерөөсөө илүү гарч чадахгүй яах вэ гэдэг ингэн. Заримдаа байж явуулнаггүй энэ үгүй хайр аминтэн хоёрыг одоо өөр хүмүүсээр дуулуул яаж одоо боллоо шүү дээ. Зөндөө олон жил дууллаа. Ястоогүй шүү. Та миний хоолноос алах гэж. Би одоо энэ дууг чинь дахиулах гэж хамгийн сүүлд нь би дуулдаг штэ. Гэдэг салахахгүй. Тэгээ дотроо идээд үрдийн нэрэж тийм байх шүү гэж. Би бол олон гэж зохиолчтой ажиллаж байсан. Амраатаа ингээд салшгүй хамт яваад байгаагийн учир бол нэгдүгээрт яруу найргийн үгийн мэдрэмж их өндөр. Одоо яруу найр ашигч нэг үгээр нааддаг, үгээр тоглодог, үгийн утгыг шүтдэг юм хүмүүс байна шүү дээ. Тэр мэдрэмжийг бол хизээний аяа илгуундаа шингээсэн нэрээ үгийг тэр дотоод чамдаас нь аяа илгуугаар илэрхийлнэ гэдэг бол үгийг үгээр илэрхийлэхээс илүү нарийн үйл явц байгаад байгаа. Тэнд бол жинхэнэ авьяас гэж юм тэнд суулцдаг. Тэр тал дээр бол манай хүмүүс нэлээд мундаг л та. Амраа тэгээд энэ амьдралын энэ шуурган донд амьдралыг биднээс илүү олж харж тэр бэлгийн үд тэр агшгээр дамжуулж сэтгэлийн нүдээр олж харна гэдэг бол үнэхээр гайхамшигтай илүү мэдрэмжтэй илүү гүн гүнзгий амьдралыг таны мэддэг юм байна гэдгийг амраатай ажилласан энэ уран бүтээл он жилүүд үнэхээр надад бас намайг бас тэнхээжүүлж бас зөрөх өгч энэ уран бүтээл олон төрлийн нийгмийн амьдралд оролцоход их үлгэр болсон шүү. Би амраагийн хавьд бол миний уран бүтээлийн эхлэлийг тавихад үүрэг гүйцэтгсэн ч гэдэг юм уу. Ер нь энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр бие бинийгээ түшиж явсан сайхан ах トゥ угийн одоо барилгаагаас илүү шахуу ийм холбоонд би ямар ч баярлаж явдаг юм да. Тэгээ 200 гаруй дуунаас маань 20 доо хийт болсон болохоор би их баяртай байдаг. Тэгээд би ганцаараа дуулж хийт олгоогүй бас бусад уран бүтээлчдийн маань дуулсан одоо дуучин Эрдэнэ баярын дулсан гаригт натхын ээжээ, дуучин Чин баярын дулсан чамдаа, за одоо дуучин Монгол Улсын гавьяа жижигчин Болдбаатрын маань дулсан мөрөнгийн намар гих зэрэг, за Монгол Улсын ардын жижигчин Жавхлан дүүтэйгээ хамтран дулсан хайрын өнгө зэрэг олон доонууд маань хийт болж ард түмний дунд аялагддаг таатай явдаг. За хамгийн анхны уран бүтээлийн тоглолтоо 1995 он соёлын төвөргөнөө тоглож исэн. Тэгээ харахын хүслэн гэж нэртэй тоглолт эхэлснээс хойш 13 дахь удаагийнхаа тоглолтыг одоо хийх гэж байна. Тэгээд харахын хүслэн, хайрын орчлон, учрлын уянга, за ээлтэй их дэлхий, сэтгэлд нуугдсан харц, амин нүдэн, сэтгэлийн өнгө. За 2023 онд Нартад ганцхан ээжтэй тоглолтоо хийлээ. Тэгээд Нартад ганцхан ээж тоглолтын маань охин маань зохион байгуулж маш сайхан тоглолт хийлээ. Тэгээд охины маань сэтгэл шингэсэн сайхан тоглолт үзэгчдэд хамгийн илүүтэй сайхан хүрсэн гэж боддог. Тэгээд энэ удаагийнхаа тоглолтыг хандаа талархсан сэтгэлээ илэрхийлж ханийн төшиг гэсэн сайхан тоглолт хийх гэж байна. Тэгээд хантайгаа энэ олон жил амьдрахад амьдралын зовлон бэрхшээл, жаргал энэ бүхнийг хамтдаа туулж одоо харахгүй энэ бэрхшээлээ одоо хайраар хоёулаа сүлж энэ
бүхнийг даван тулсан энэ их амьдралынхаа олон жилийн одоо түүхийг бодож энэ тоглолтоо ханийн төшиг гэж нэрлэж байгаа. Тэгээд энэ тоглолтоороо хандаа талархлаа илэрхийлж байгаамаа. Асхиролор сарын нэгэж нартин жамаа хумухажа Нам тогтун бисээ хайлж насны буян Би ч өөрөө дуу хөгжмөнд их хорхотой хүн. Дуу хөгжим амар жаргалынхаа одоо дуусан дууг нь бас их сонсож шүтэж бас хөндлөж явдаг байлаа. Тэгээ надад бас нэг их азтай учирдаг болсон юм аа. Найзындаа найз нөхдөдөө сайхан цуглараа суужсэн. Тэгээ би гитар хөгжмөөл аваа явдаг хон. Тэгээ гитартайгаа очсон байсан. Тэгээд харин минь тэнд гитар тоглоод хөөрхөн дуулж ин. Тэгээд ямар гоё хоол дуу хоолойтой залуу вэ гэж бодож ирсэн. Тэгэл анх дуугаараа л бас танилцсан да. Ган тулгандаа олон бадараа Али мөрхөндөө хүслээд атгая. Дуу бол бид хоёрын бас нэг танилцах нэг сэжвэр болсон да. Монголын хараг үеийн нийгэмлэгийн дэргэдэх дуу хөгжмийн уян хамтлагийн ахлагч амар жаргалын баг хамт олон хөдөө орон нутгаар аялан тоглолтоор явуулсан. Тав гарсан байсан. Тэгээд энэ бүрэлдэхүүнд нь миний бие бас багтж явах ийм азтай учрал тохиолдож. Одоо тэр үед чинь одоо бүх л дуучид баригад явдаг байлаа. Тэгээд урлагийн баригад явах бүрэлдэхүүн шаардлагатай болсон. Тэгээд надад нэг өмгдөх шиг болцохоор, хань олцохоор, намаа хөтлөөд явхаар за бас уран бүтээл манаас дэм болохоор тийм хүн хайжсэн л да. Тэгээд энэ бүрэлдэхүүндээ санал тавиад за эрдэнэ надтай чи яваад нэг бүтэн 40 хоногийн баригад яваад ирч чадах уу гэсэн юу хийх юм гэж байна. Тийм үүдэн дээр флэж зарах. Тэгэл ор зөөрэн ахар шахар зүйлсийг энд хүлж өгөх. Тайзлал гэсэн дээр одоо техник хэрэгсэл лаборатори техник хэрэгслийг тайзан дээр гаргаж өгөх мэтлэн одоо тэгээд тийм үүрэгтэй явж илээ. За эхлээл таслах юм. Гэхдээ ер нь бол дуучин хэрэгтэй байгаа гэж хэлээ. Тэгээд гитар тоглоод дуулжсэн бодоод миний санаа дотор нэг багтсан. За нэг өөрийнхөө зохиосон дуунаас зааж өгөө сайн бэлдүүлчихвэл болчих юм байна гэдэг зүйл сэтгэл багтсан учраас санал тавьсан. Тэгээд өөрийнхөө зохиосон 2 дуу зааж өгөөд дуэт дуунуудаа бас бэлдээд өөрт нэг 2 дуу зааж өгөөд их л том үүрэг хариуцлага өөрүүлээд авч явжсэн. Тэгээд баригад яваад дуунуудаа жигдлээ, дуугаа зааж өгөхийн тулд бас тулж ажиллах шаардлага их гарсан. Дуунуудаа зааж өгөө тайзан дээр анхны тайзан дээр гаргаж зэрэгдэлтэй бас харьцуулж үзүүлээд явжсэн. Тэгээд тоглолт хийж явж байгаа хугацаанд олон сайхан үйл явдлууд болж байлаа. Тэр дотроос миний санаад нэг зүйл их ойрхон байдгийг байнгын тодогдоод байдаг. Нөгөө техник хэрэгсэл юм зөөж явж байгаад амраагаа бас тайзан дээр хөтлөж гаргана. Яг амраах их ойрхон байна л да. Их ойрхон. Тэгээд явж байхад миний нэг куртгийн сугуурагдсан байсан. Тэгээд нөгөө нэг ажиллаж явсан хүн чинь тэрийгээс нэг анзаарсангүй амрааг тайзан дээр юу бэлтгэл өрөөлөө хөтлөж орох болохгүй юу. Тэгээд нөгөө хүний хөтлөөд орлоо. Хөтлөө орж ирсэн тэрийг мэдэрсэн байсан. Чиний сугч нь орж жишээ. Өө тийм ээ. Би сая нэг юм мөргөө явж хат. Энэ сугуурагдсан юм байлгүй. Тэгээд бас тэгээд санамж байгаа яасан. Эндээс би наадах чавч шиг хүртгээ тайлаад тайзан дээр ажиллагаа хийж техник хэрэгслээ байрлуулж байгаа. За тэгээд тэгээ санаж олсонгүй нөгөө ажиллаа хийж гүйцэтгэжээд буцаа ороод ирсэн чинь куртгийн мань оёо тавьчих. Тэгсэн чинь яаж оёдгийг би гайхаад яаж ойсон гэж шалгааж ир өөрөө тэгсэн чинь яста зүгээ өөрөө сүглээд тэгээд миний цамцны сугууг ойсон байсан. Куртгийн сугуу. Тэр үед дандаа тоглолтууд чинь голцоо фурга машинтай явж исэн. Тэгээд машин маань хэсэг явж байгаа л халчихна. Тэгэхээр
бид нар нөгөө нэг машина хүргэж явах хооронд бит хоёр их алхдаг байлаа. Говийн тэр элсэн дээгүүр тэгээд элсэн манхан дээр гараал тэндээс доошоо буух тийм мэдрэмжүүдийг надад өгөөл. Тэгээд тэр уулсныхаа сайхныг бас мэдрүүлчих санаатай миний хувьд. Тэгээд тэр элсэн тэр манхнуудыг тэрэн дээрээс авч гарч хөдөлж гараад элсэн манхан гэж юм байдгийг энэ ингээд огцсон ингэж их гомдог энэ байгалийн бүтц их сайн шүү гоё шүү гэж одоо байгалаар танилцуулж байгаа юм да одоо тэгээд мэдрүүлэх гээл тэгээд хоёул хамт яаж хөрөөд алхдаг байлаа. Тэгээд нэг элсэн манхан дээр гаргаад тэгээд энэ л юм огцсон юм хүүхдэн гулгуур шиг тайлбарлаж өгч байгаа миний одоо тайлбарлаж өгч байгаа их гулсуур шиг юм их огцсон юм гоё юу гэдэг. Тэгээд наа чи тэв шиг юм гоё ширхгүүд мөрөөс ингээ бүр их гоё одоо наа чи бүр ингээ даав одоо нарийн мэдрэмж бол ингээ даав ингээ дэвссэн шиг гоё юм юу гэдэг чи нэг мэдрэмээр байна гэсэн мэдрэмээр байна гэж байна. За тэгвэл хоёлаа зай хоорс хатхаад огцсон гэж харахад нөгөөтгөө илсэн уруул ингээ манхан дөө ингээ тавьчихгүй. Тэгсэн чи нөгөөтг маань тэглөө ордоод алгууллаа. Тэгээд би санаа зовоод за энэ маань ч бүр балаад өөрөө араас нь үсэрж байгаа. Тэгээ хоёулаа тэр манхамд үзгүй шоод бас тогтголцсон хоёр хайч. Ийс мис баг хамтдаа залгсан уу яасан. Тэгээ хоёрын бууж илээ. Тэгэл нэг тэр ясны мэдрүүлжсэн юм. Тэр хугацаанд л бит хоёр сэтгэл санаагаа илүү ойлгоцож би энэ илүү таньж сэтгэлээ нээж эхэлжсэн. Тэгээд энэ бол бит хоёр бас амьдралын анхны эхлэл энэ баригад байсан юм аа. Одоо Говийн аймгийн баригадаар амьдралын маань эхлэл болж байлаа. Хүн ер нь хайраар л дотдог. Хүний их сэтгэлд их ойрхон байсан. Энэ хүний хайр халамж. Тэр юмыг ойлгуулж байгаа, хүнд тайлбарлаж өгч байгаа. Тэр байдлууд нь их таалагдсан. Тэгээд тэр дотоод сэтгэлийн тэр гоо сайхан гэдэг бол агуу зүйл байт юм байна. Хүнийг яг хүн талаас нь хүнийг хайрлах талаас нь илүү их юу байсан. Ойлгуулж чадчихсан гэх юм. Тэгвэл цаашдаа амьдралаа холбоод энэ хүнийг хайрлаад түш тулаад ингээ явах юм бол ерөөсөө бүтэхгүй болохгүй зүйл гэж байхгүй байна. Ерөөсөө тэгээд энэ амьдралыг л сонгоё гэж бодсон да. Тэгээд тоглолтоор явж ирээд яг аав ээж дээр аль биесээр дагуулад очижлаа. Манай гэр бүл сайхан хүлээж авсан. Аав маань дуу цөөнтэй юмыг их талаас нь сайн бодож ер нь их дуу цөөнтэй тэгээд нэг бодсон юм дээр бол энэ их тууштай байдаг хүн тэгээд аавсаас жахан бодож аав болоод юу гэж хэлэх болоо л гэж ер нь хамгийн түрүүнд тэгж л боддог юм л шүү дээ. За тэгээд юу гэж бодох болоо гэл хамгийн сайн намайг ойлгох аав минь даавхал үг шийдвэрээ сонсон даа гэж бодож байлээ. Ер нь тэгээд янз янзын талаас нь янз янз юм их бодсоо. Тэгээд гэрээгээ танилцуулаад очсон. Аав ээжтэй нь уулзаад энэ сэтгэл маань илүү их батсан. Миний хадам аав ээж хоёр бол маш сайхан хоёр буурай байсан. Одоо миний юу хийж байгааг бүгдийг хараад сууж идэг байслаа миний хани маань аав. Тэгээд би нэг жоохон хөдлөөл басаад явзаа амраагийн тэр болохгүй амрааг хөдлөөрөө амраа цайг нь хийж өгөөрөө одоо аваад гараараа гэл яг над руу хараад сууж ах шиг гэдэгсэн. Тийм гоё сэтгэлтэй хүний хүүхэд учраас илүү их итгэл төрсөн. Тэгээд тантайгаа ярилцаал ер нь ойлгосондоо ямар ч байсан намайг насан турш маань хөтлөөж явах тийм сэтгэлтэй хүн байна л гэж мэдэрсэн. Сэтгэлийн илүү мэдэрсэн гэхүү. Яа маань. За миний хүү аав цас хүүгээ бодож ирсэн юм аа тэгээд миний хүү их нүдний тэнгэртэй хүүхтэй л аав маань нэг их нүдний алга нүдний тэнгэртэй хүн гэж ярьдаг байсан. Тэгээд би тэрийг нь хараханд өөрөө бодохдоо алга нүдтэй тийм бүсгүүчүүдийн ч одоо гэдэг юм уу тий юугаар ярихэд тэгж их боддог байсан. Тэгсэн үгүй юм бэл их алсыг харсан үгүй байсан юм байна лээ. Сүүлд нь хожим хойно бодож байгаа. Нүдний тэнгэртэй хүүхдтэй л гэдэг байсан. Тэгээд тэрний утгыг одоо л
мэдэрч эхэлж дээ тий. Тэгээ одоо энэ хүнд одоо бас хараануудын хорлох гэдэг юм тий. Тэр талаас нь хэлж исэн болов гэж одоо боддог шүү дээ. Далдын үннийг үргэнэ Дасаач танилцсан бидэн хоёроо дахин харасан үлсэн ахоо Ээж аав дээрч за тэгээ танилцаад аамаач бас нэг юм дуурахгүйсэн. Ээжээ маань за миний хүү эгчтэй хоёр ийм хүн шүү дээ. Одоо ээжийн л одоо энэ хоёр охиноо их юу гэж бодож явдгийг. Тэгээ миний хүү одоо сайн л халамжилж яваараа хоёрындээ их сайхан үнэнч байгаараа үнэн сэтгэлээсээ яваараа их л хүүхдийн зовоо заал гэж загчээсэн дээ. Ханы халамж гэдэг чинь хүнд их хэрэгтэй шүү дээ. Ханийн түшиг тулгуур гэдэг бол ганцхан магтаал цаашаал биш. Миний бүхэл зүйлийг анзаарч, болохгүй зүйлийг шүүмжилж, болж байгаагийн дэмжиж, дутуугийн гүйцэж явж байгаа болохоор ханийн түшиг бол маш их юм аа гэдгийг бол өдөө олон жил мэдэрч явна. Тэгээд энэ олон жил ханыхаа халган дээр бөмбөрч, халамжинд нь хайрлагдаж явж инда бас амар жаргалын одоо ганц түшиг тулгуур хөдөө хадаа явдаг, тоглолт наадам хийдэг, юу тоглолт энэ төр хийнэ гэдгийг чинь зохион байгуулж өдөртөн чиглүүлж яваа хүн нөхөр нь л байгаа юм. Нөхрийн түшиг нүүрийн ямар санд бүр хүн олдохгүй будаад өгдөг гэж байгаа нь тайсан дээр гарахт нь гоё сайхан харагдуулахын тулд өстэй халамж тань би энэ хөргөндөө бол маш их баярлж явдаг. Өдий зэрэгтэй энэ хүнийг өдөө олон жил ингээд аваад явж байгаад нь одоо ч гэсэн тэр захилгаа өгж миний сүүлд ирсэн хамтлагт нь хамт байж ийснэ. Тэгээд амьдралын эрхэнд нэгэн ч гэсэн ажилтай байхгүй болоод амьдрал хүнд байна. Тийм учраас одоо өөр ажил хийгээд эднэргээ түжээгээд амьдралын яагаад өөрийгөө тэтгээд явчих. Өөрөөсөө илүү ханаа хайрлж ийж тийм ханыхаа төлөв бүгнээ зориулж ийж л тэгээд энэ аль амьдрал азуултаа сайн сайхан явдаг. Эрдэнэ маань үнэхээр бүх одоо өөрийнхөө сэтгэл зүрх бүх юмаа амьдралдаа зориулдаг сайн аав, сайн хань аминд үчин аюу тэм тууштай үнэнч найз нөхөр байж чаддаг. Энд нь бол биш үргэлж талархаж явдаг. Энэ Санжаасрынгийн Батэрдны гэдэг энэ залууд би амраагаас магадгүй илүү хайртай байж магадгүй. Би энэ бүгээр хэлээгүй гэсэн их хүн дэлж ямар одоо гайхамшигтай хүн чанартай хүн бэ. Ямар одоо гайхамшигтай тууштай амьдралын төлөө тэмцсэн ийм ямар хангар сайхан хүн бэ гэж хардаг юм шүү дээ Батэрднийг. Батэрдэн байж амраа гайваа тулсан өдөө зэргийн томор бүтээл болсон гэж боддог. Одоо би ханьтанд бас одоо энэ нэвтрүүлгээр дамжиж хэлмээр байна. Энэ сайхан ханыхаа бас авиас бэлгийг услаад хоёулаа өнгөлөнд хордоо зүлгээд ямар гоё өнгөтэй одоо Монголын ард түмэн мэд хэмжээнд хүртэл ингэж ургуулна гэдэг бол өстой гайхамшиг агуу хайр юм аа л гэж ханийн түшиг юм аа л гэж би хэлмээр. Бүхий л цаг хугацаанд хамтдаа байж жаргал зовлонгоо хуваалцаж явна гэдэг бол хүний амьдралын хамгийн том бас түшиг тулгуур болох хүний хань гэдэг бол маш ухаантай бие биенийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Ер нь хүнийг нэг талаас нь ер нь сэтгэлийнхэн тооноор л ер нь сайн өнгөж хэрэггүй цагаан сэтгэлээр харж явах хэрэгтэй дээ. Хүлээцтэй байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Хоёлаа бас бухимдад цохолдох үе зөндөө гарна. Энийг одоо тэгээд одоо дотор өөрийн сэтгэл ухаанаар л зохицуулж явж байна. Тэгээд таны хэлсэн зүйл бол тухайд одоо сэтгэл заримдаа буруу юм шиг бодогдчихсэн ч гэсэн эргээд дараа нь бол яг зөв байж таардаг. Тэгээд энэ олон жил ханилсан хүмүүс бол
нэгэн цолол болдгийм байдаг. Би нэ илүү мэдэрдэг учраас чөлөөдөө хэлж буруугийн засаж нэг улам сайхан харагдуулахын төлөө л их зүйл хэлдэг. Тэгээд би заримдаа жоохон одоо тэр болгоныг хүлээж авахгүй жоохон бухимдуулдаг, үе зөндөө гардаг. Тэгээд дараа нь тэрнтэйгээ нийцсэн л явж идэг. Тэгээд ингэж л амьдарч юм да. Ханд нашлаасаа дараа гэртээ хэмэвэ халуун хоолой идэ амган болгон гоё халуун дүүгсэн тэврэлтэй нэг тэврэл үсгэн гоё хачин сайхан тавшаа бүгдээ бүгдэн гоё гоё бүхний цаа амьдрал бүсэлтэй. За энэ олон жил жаргал зовлонгоо хамтдаа хуваалцж байгаа хандаа маш их талархаж явдаг илэрхийлээ. Тэгээд маш их талархдаг гэдэг үгийг хизээч хэлж байгааг юм байлаа. Баярлалаа мөртөө дотроо энэ үгээ хадгалаад явсан гэлээ. Одоо энэ үгээ хэлэх цаг нь болжээ. За хандаа маш их талархдаг шүү. Хандаа маш их хайртай шүү. Баярлалаа. За тэгээд нэгэн би нэмэн нөгөө талбарт ирсэн амжилтыг нь бас орноо төшөлдсөн. Алдуулшуулахгүй алдгүй гэмнэлхээ амьд уран эрдний минь ижээ болсон хандан маш их баярлалаа. Тэгээд ханараа маш их бахархаж явдаг шүү. Чамдаа хайртай шүү. Амар жаргал ихчийн маань энэ сайхан ханийн төвшиг гэж тоглолт 3 сарын 2-нд болох гэж байна. Энэ одоо та бүхнийг бүгдийг өрчөөд за тэгээд миний бие Монгол улсын гаргаж жүжигч баясгалан за ингээд олон уран бүтээлчд амар жаргал ихчтэй баяр хүргэж чимж очиж уран бүтээлээ өргөх болно. Ханийн түшиг Монгол улсын авиач жүжигчин, ая зохиогч, дуучин Чимэд Доржийн амар жаргалын 13 дахь бие даасан тоглолт. Ханийн түшиг тоглолт 2026 оны 3 дугаар сарын 2-нд 19 цагт Монгол бүхийн өргөөнд ганцхан удаа. Тоглолтын тасалбарыг Ticket-Sigmen болон бүхийн өргөөний кассаар худалдаална. Монгол их орныхон үнцэг болон бүрт суугаа үзэгч та бүхэн тоглолтыг Uni Live 88, Dadish Live 900 тусгай төлбөрт суугаар шууд хүлээн авч үзэх боломжтой. Тоглолтын талаарх мэдээллийг 94 19 тэгс 8064 19 тэгс дугаараас лавлно. Монгол улсын авиач жүжигчин, ая зохиогч, дуучин амар жаргал. Ханийн түшиг талархал хүндэтгэлийн тоглолт.